Шинэ жилийн баярыг дэлхийн улсууд хэрхэн тэмдэглэдэг вэ? Шинэ жилийн баяр хүн төрлөختний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиодог байв. Мөн эртний Ромын цаг тооны бичигт жилийг 10 сард хуван 3 дугаар сарын 1-ийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байжээ. Харин манай эртний өмнөх 713 оноос цаг тооны хуанлид 1-2 дугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллоор тоолж тэмдэглэх болсон байна. Харин улс орнуудын хувьд өөр өөрийн уламжлал онцлогийг харуулan шинэ жилийн баярыг янз бүрээр тэмдэглэдэг. Итали улс цонхоор хуучин индүү сандлан хаяж шинэ оноо шинэ бүхнийг бэлэгдэн угтдаг. Италид шинэ жил 1-р сарын 6-ны өдөр эхэлдэг. Энэ шинэ сайхан сэтгэлд Бифана гэх шидэт дөхүүртэй дагин нисэн ирж хүүхдүүд унтаж байгаа өрөөнд алтан түлхүүрээр нээн орж ханын зуухан дөлгөөтэй хүүхдийн өмсийг бэлгээр дүүргдэг гэх домог байдаг. Харин тэр жилдээ муу сурж уймуулсан хүүхдэд Бифана чимэх үнс нүрс үлдээдэг гинэ. Италийн өвлийн өвгөн аавыг Баббо Натали гэдэг. Италид шинэ жилийг хуучин бүхнээс ангижирснаас эхэлдэг гэж ярьцгаадаг. Тиймээс шинэ жилийн шөнө цонхоор хуучин бүхнээ хайдаг уламжлалтай гэнэ. Италичуудад энэ ёс заншил тун их таалагддаг тул тэд үүнийг маш бахархалтайгаар хийдэг гинэ. Харин баярын ширээг самар үзм, усан үзм зэрэг эрүүл энх урт удаан амьдралыг бэлэгдэг эдээ ундагаар бялхуулдаг аж. Дүүнчлэн италичуудад шинэ жилээр хамгийн түрүүнд хэнтэй уулзах вэ гэдэг нь тун чухал. Хэрв язгууртан юм уу санаваартан хүнтэй тааралдвал тэдний хувьд маш таагүй зүйл гин. Англи бүтэн жил хамт байхыг бэлэгдэж хосууд үнсэлцдэг. Англид шинэ жилийн үдэш гудамжинд худалдаачид тоглоом, шүгэл, баг, бөмбөлөг зардаг. Шинэ жилээр мэндчилгээний хуудас солилцдог уламжлал Англид анх удаа тогтжээ. Анхны шинэ жилийн мэндчилгээний хуудсыг Лондон хотноо 1846 онд бичиж байсан байна. Унтахынхаа өмнө хүүхдүүд ширээн дээрээ Санта Клауст авчирсан бэлгээ хийх тавг бэлтгэж өгдөг байна. Харин гутландаа Санта Клаусын илжигийг хооллох өвс хийж үлдээдэг ажээ. Шинэ жил ирэхэд хонх дуугарна. Харин энэ үед хосууд ирэх жилдээ салахгүй тулд модны мөчрийн доор үнсэлцэх ёстой аж. Цагийн зүү тэг цаг дээр зохиход хүмүүс хуучин оноо үдэж хойд галгаа нээгээд сүүлийн цохилдоор өмнөх хаалгаа нээж шинэ оноо оруулдаг уламжлалтай. Ирланд гэр бүлийн гишүүн бүрт бялуу. Ирландд зул сарын баяр зүгээр ч нэг зугаацал биш шашны баяр юм. Ирландчууд Йосеф Мария хоёрт тусалж гэрэл гаргахаар цонхныхоо дэргэд лаасаадаг уламжлалтай. Ирланд эмэгтэйчүүд гэр бүлийнхээ гишүүн бүрт бялуу барьдаг. Вьетнам доор модны мөчөр шинэ жилийн бэлэг болдог. Доор модны мөчөр бол шинэ жилийн бэлэг тэмдэг бөгөөд айлбарт тавьдаг уламжлалтай. Хүүхдүүд шүн дунд болохыг дэсэн ядан хүлээн. Вьетнамд шинэ жилийг манайхтай адил сарны тооллоор тэмдэглэдэг. Бүрэнхий болохоор тэд цэцэрлэг гудамжинд гал асааж гэр бүлүүд олноороо нэг дор цуглардаг байна. Энэ шөнө бүх уйтгар гуниг маргааныг мартдаг. Тэд айл гэр болгонд нэг бурхан амьдардаг гэж үздэг бөгөөд шинэ жил болоход тэдгэр бурхад тэнгэр өөднэс чиг гэр бүлийн гишүүдийн талаар ярьдаг гин. Шинэ жилээр айлд хамгийн түрүүнд орж ирсэн хүнийг эх онд амжилт авчрах үгийг тодорхойлдог гэж үздэг байна. Хятад галын наадам. Хятадд шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан фүүжингаар төсөөлхийн аргагүй юм. Галын наадмаар айлбар муу ёрын сүнсийг хөөн зайлуулж аз жаргал баяр баясгаланг гэртээ урин цалдаг гэж үздэг. Хятадд шинэ жилийг Сианины жил хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 онд Синий хааны хувьсгалын дараа Европ дахны шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанди зохиож хаврын баяр буюу Чунцзи хэмээн нэрийдэх болжээ. Япон бүх сүмүүд 108 удаа хонх цохино. Үндэсний хоол Тошикоши, соба зоглож, жуяно каны хэмээх дууг дуулна. Энэхүү хоолыг урт удаан наслахын бэлэгдэж урт хэлбэртэй хийж идэхийг эрхэмлдэг байна. Бүх сүмүүд 108 удаа хонхоон зохиж шинэ оноо өгтөн авна. Финлянд
Зөвхөн дуулууртай хүүхдэд бэлэг өгнө. Энэ шинжилгээний баяраар урт сахалтай улаан дээлтэй өвгөн уутад өрн бэлэг уурч ирээд хүүхдүүдэд ч улаан өнгийн дээл өмсгөн өвлийн өвгнийг дагалдан гүйдэж хөгжүүн зугаа болдог байна. Харин өвлийн өвгөн айлд зочлоод энд томоогүй хүүхэд би юу гэж асууна. Тэгэд зөвхөн дуулууртай хүүхдэд бэлэг өгдөг гин. Тэд шинэ жилийн шөнө сарамсыг зөгийн балтай холж идэн. Нөхөрд гарах охтууд нуруугаараа хаалга налан зогсоод гутлаан тайлан мөрөөрөө давуулан шидэн. Гутал нь хаалгыг өлмөгөөр мөргөж унсан бол гарч байгаа ондоон хорин болно гэж биелэгддэг гэж. Франц. Хүүхдүүдийн хийсэн цасан хүн. 12 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлэрээ цуглараад хоорондоо бэлэг солилцсон шөнө дундын үед мөргөл үйлдэцгээдэг. Шинэ жилийг өгтөж хүүхдүүдэд цасан хүн хийж тойрон бүжгэлдэг байна. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтай тооцдог ажээ. Францчууд хүүхдэд өгөх бэлгээ хайрцагт хийж нэрийг нь бичээд сүлд модныхон доор тавьдаг. Дээр үед ил галынхаа наан хэц татаж урт оймснууд өлгөөд дотор нь хүүхдүүдийнхээ бэлгийг хийдэг байжээ. Хүүхдүүдэд өвлийн өвгөн яндангаар цаа хөлөглөн шүн орж ирээд бэлэг өгдөг гэж итгүүлдэг байж. Францад шинэ жилээр айлд үрэгдсэн зочид тэр гэр бүлийнхэнд анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг байна.